Сайн байцгаана уу? Налгар намрын сайхан өдрийн мэнийг төвшүүлье. За би яг одоо ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр ирсэн байна. За учир юу вэ гэвэл яг одооноос таны ажил сайн уу контентыг эхлүүлж байна. За хүний амьдралын ихэнх цаг хугацаа ажиллаж хөдөлмөрлөж өнгөрдөг. Тэгвэл та амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлж байгаа тэр ажил мэрэгжилтэй хэр дуртай байдаг вэ? Дээрээс нь ажлынхаа нэг өдрийг надтай хамт хөвгөлтэй өнгөрүүлвэл ямар байна? За ингээд орж зочноо сонгоцгоо. За ингээд ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн түүхэн зам шиг байх шиг байна. Замаараа бас хальт харуулчих тий. Ордон 1970-аас 1991 за энэ үе үеийн захирлууд байгаа бол тий. Нэрээ Тэмүүл гэдэг байсан шүү дээ тий. За ингээд шагналын сан гэсэн шагналууд байх шиг байна. Сайн байна уу? Сайн цаанаа. Сайн байна уу? Сайн. Ажилттай байх. Тавтаа сайхан амарч байна. Өөр сайхан амарч байна. Би энэ боломжтой бол таны нөгөө сургуулийн галтайгоноос тоогч нарын ажлыг бас сонирхоод үзье. Тэг. Бас нөгөө хүүхдийн эрүүл мэнд, эрүүл хооллолттой. Тэр талаас танаас зөвшөөрлөх гэдэг явчих. За, болно. Манай галтайдаа танилцсан. Тий. За, энэ манай ерөнхий боловсролын 2 дугаар сургууль чинь хэдэн сурагчтай вэ? Багш ажил. Манайх энэ хичээлийн жил 1500 сурагчтай. 113 багш ажилтнтай. Хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээсээ бага ангид буюу энэ өдийн хоол хөтөлбөр хэрэгжиж байгаа. 1-ээс 5 дахь ангид болоод тэгэхээр 740 хүүхэд байгаа. Тэгэхээр өдөр болгонд 740 хүүхдэд амт чанартай хоол хийхэд манай галтайгооныхан манаас нэлээ хүчин зүтгэж ажилладаг. Би төхөмж бас өөрсдийнхөө сургуулийн нөөц болцоо олон зүйлийг ашиглаад ажилтныхаа чадрыг ашиглаж байгаа бас орчноо бас энэ жил нэлээд сайхан тогтчихсон. Ширээ сандлаа шинээ хийгээд тэгээд одоо нэг ээлжинд ингээд 180-аас 190 хүүхэд ингээд чөлөөтэй хооллох юм нөхцөл боломжийг бүрдүүлчихэд байна. Багт баяр хүрээ яхаа. За тэгвэл шууд галтайгаар болчиход ажилд орлоо. За тэгэх үү. За өнөөдөр галтайгооны үйл ажиллагаа бол энэ гарын ариун цэврээс эхэлнэ. Тэгээ одоо энд гараа угаагаад за. Шууд угаах уу тий? Тий. Тийш за. Одоо таны өглөөний ажил яг ингээл эхлэх үү тий? Тэгэж шүү дээ өглөө 6 цагаас эхэлнэ. 6 цагаас юм. 6 цагаас эхэлнэ бидний үйл ажиллагаа чинь. Тэгээд орой хэд цаг хүртэл? Орой тэгэл нөгөө маргаашийнхаа бэлтгэлээс шалтгаалаа янз заримдаа 5 өнгөрөөгөө 6 өнгөрөөгөө ер нь 7-той уралдаал гэрчлэгөө харна. За билээ. За өнөөдрийн орж байгаа хоол бол юу жигэнсэн гурилтай шил байгаа. Жигэнсэн гурилтай шилэнд ногоонуудаа ерөнхийдөө нимгэн хавтгаа гэрчнэ. За. Бас хүүхдүүдийн нөгөө хоолны ногоог өчргүү том хөшгөлж болтгоо тэгээ ерөнхийдөө ингээ явчихдаг. Ингээл ерөнхийдөө шинэ бүхэн болж чадахгүй л. Бараг өдөрч болох үү? Бараг өнөөдөр 9 цагаас тарах үү? Аюу бүтлгүү туслахтай болчихсон ч тий. За жигэнсэн гурилтай шүү. Шүлэн хаана байлаа? Шүлэн энэ арга буцалж энэ ясны шүл гаргаж байгаа. Хүүхдүүдээ нөгөө илчлэг сайтай өндөр хоол идэвхтэй бол нөгөө ясныхаа шүлгийг бэлтгэдэг. Галтгоон ч хамгийн гол нь л нөгөө эрүүл ахуй тий. Ариун хамгааллын зүйл маш өндөр явагддаг тий. Ер нь меню ямар төрлийн хоол байх вэ? Энэ меню ч одоо боловсролын газраас гаргаж өгсөн удирдлагын зэсгээд байгаа. Бүх сургууль одоо ингээ өнөөдөр ингээд гурилтай шил орвол нөгөө сургуулиуд нь бас яг тийм гурилтай шил орж байгаа л гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө тэгэл манайх ч одоо 6 өдрийн бүрэлдэхүүнтэй дээр нь хоол зүйчийн зааварчлагаар ингээд долуулаа явдаг байхгүй. Галтгоондоо яг долуулаа ажилладаг. За тэгээ ахлах нь та. Тийм. Тэгээд өөр хоол зүйч 3 тоогооч, 1 үйлчлэгч, 1 угаагч, 1 туслах гэдэг. За өнөөдөр туслах маань аль вэ? Өнөөдөр би туслахаар нэмэгдлээ хоёулаа болсон шүү. За газ төсөөлч би жоох удаа тийм түрүүнээс шүү. Айгүй ингэж мөн үү те? Мөн. Араа зузаан. Тийм. Жохон зузаан уу? Араа зузаан. Төмс чи амархан болцтой учраас нөгөө урсаа явчихдаг. За. Энийг бас адилхан тий. Адилхан. Би ер нь хоол яаж юм? Ер нь хэр дөлтэй байна. Дөлтэй юм байна. Болоо. Би бас нөгөө нэг өдөр таны ажлыг хийж үзэж байгаа. Тэгэхээр тань түүг болчихгүй гэж бас жоохон сандраад. Манжингаа яах вэ? Яг адилхан. Манжингаа л уумшгаал. Энэ дахиад дундуур нэг хуваана. Хүүхдгүй ингэж жагаад ингэж хуваана. Тэгэхгүй бол дэндүү том нөгөө хүүхдүүд аягийн дотроо нэг нийлээсэн. Тийм байх тий. За.
Тэгэл бид нар чинь нөгөө хоолны цэцгийг нөгөө хоол зүүж гаргаад өгнө. Хоол зүүж ерөөдөө ингээд ногоогоо тийм гэрчлэлтэй тэгж хийн ингэж хийн гэдэг юм зааварчилгаа авдаг. Одоо ингээд өнөөдрийн орж байгаа хоолны цэцгээд тэнд байгаа байхгүй. Бүх гэрчлэлтүүд чи бүх зааварчилгаа тэр хамн дээр ингээд технологийн картнууд байгаа. За. Зэс нь гараад ирэн технологийн картнд тэнд дагаад хажууд байна. Энд яаж байгаа вэ? Энэ болохоор 1-р хоол, 2-р хоолны тоогоо. За. Тэгээ одоо ингээд нөгөө шүлнийхаа ногоонуудыг хуурна. Нөгөө шим тижээлийн алдагдуулахгүй тул ногоо ч юм байна ингээд досон дуустдаг, усан дуустдаг гэдэг луум бол нөгөө нэг амин дэм илүү досонд хуурах тусмаа ингээд илүү чанарна. Луун гэдэг шүү те. За одоо энэ тоогоон дотор маань нөгөө ясны маань шүд болж байгаа. Тэгээ одоо шүдөө шүүгээд нэтгэл мэтгэлээ салгаж авнаа. Одоо энэ карантиг айгүй болгоомжтой онгоолгоно. Ингээд нэтгэл юм шүүж байгаа. Яг ингээд бүр тунгалаг шүлийг гаргаж байгаа юм байна тий. Нөгөө яснаас чи нөгөө калц ялгардаг нөгөө хүүхдүүдтэй тийм калцаар баялаг шүл уулгах гад. Ер нь хүүхдийн хоол болохоор маш нарийн байдаг бах тий. Айл болоход нөгөө нэг хийж хоолныхаа нөгөө шимт дижээлийг алдагдуулахгүй тул тэгэл шүл мөлөө гаргаад луунгаа хуураад өглөөний тэгэл өнөөдрийн ажиллагаа 6 цагаас эхлээл эхнийхээ шүлийг гаргаад эхнийхээ ээлжинд өгцөө одоо ингээ хоёр дахь ээлжийнхаа шүлийг гаргаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхдээ бас ингээ яг барихаар нөгөө халуун шүлэн өсөж бас эрсдэлтэй. Дээрээс нь халуун орчинд ер нь энэ хөдөлмөрийн нөгөө хүнд нөхцөл ордгоо болохоо тий. Нэг орохгүй байгаа яг гар тухай яг тэгж орж байгаа. Бид нөгөө газтай харьцдаггүй болохоор нөгөө тийм хүнд одоохондоо ороогүй байгаа. Ер нь нөгөө нэг халуун уур мууртай ажилдаг гэдгээрээ бас ер нь бол хэцүү л дээ бид нар. Харин ингээл чийдэл ер нь бол амар уурч байна тий. Тэгээ нөгөө нэг рестораныг бодоход газ маазан дээр харьцдаггүй. Айгүй. За одоо маха тоогондоо хийгээд шүлөө гаргаж аваад шууд бүгдийг хийх юм уу тийм хаа? Тэгин бээлийн өмсөж байгаа хийхгүй бол наа чи нэг. Ингээд өччих. Бээлийн өмсөд гараараа хийсэн үг үү? Тий. Тэгвэл нөгөө нэг дотор нь тонгоогоод орохоор нөгөө өсрээд юм байна тийм. За бид хоёрын өнөөдрийн хоол бол ерөнхийдөө жинсэн гурилтай шүлэг. Нилээн төвчтэй шүү бас. Одоо яах вэ? За манайхан гурил яаж вэ? Мах шүл нэлэн болчлоо. Өнөөдөр одоо бид чинь бас ахлахын туслах юм чинь те. Одоо гурил хийлээ. Одоо гурилаа хэлэх үү? Тий. За тэгэхээр энийгээ тайлаад ямар ч юм. гурил хэлэх юм байна. Ахад гараа угаах уу те. Гэхдээ энэ ард манайхан бас миний ажлыг хөвчлөөд бас амар их гурил гаргаж өгөхөр бүгдийг илтгэн болов гэсэн чинь хичнэр маань бас хамт илдэж өгч шүү. Гурил маань яг илтгэл нэг урт богн яг л ийм болно. Илтгэл яг тааруулаад 300 г-ыг илтгэл яг сунаад л энд ингээд таадаг байхгүй юу? Яг иймэрхүү урттай илтгэл гэсэн. Баларсан. Би одоо энэ гурилны дугуйг их л нэмгээ илтжиж. Тийм ээ те. За илтнэ. Одоо хоёлаа ер нь хамгийн тайван ярьсан баг гурил илтгэл юм байна шүү те. Эрсдэлгүй утас. Тэгээд олон гурил илтгэхэр чи алга өвдөн шүү те бас. Тийм те. Ер нь энэ галдгооны ажилд бас амархан юм гэж байхгүй л те. Ер нь мэргэжлэр хэдэн жил ажиллаж байгаа? Би одоо яг хүүхдийн хоол үйлдвэрлэлд 12 дахь жилдээ ажиллаж байна. Оо за. 12 жил хүүхд. Яг энэ сургуультаа яв. Эсвэл өмнө өөр сургууль 3 дахь сургуульд ажиллаж байгаа. За. Таны амьдралыг яг их цаг хугацаа ажил дээр л өнгөрч байгаа. Ажил дээр өнгөрдөг. Тэ. Бүтэн нэг өдөр ажил дээр. Ер нь та гэр бүлийнхэнтэй хэр цаг зав зарцуулж чаддаг вэ? Тэр чин ч муу ховор штэ. Тэгэл арыг л нөхөр л дааж явдаг шээ. Нөхөр бол Нөхөр л хүүхдээ цэцэрлэгээс авна ороо очоод хоолоо ийдсэн байна. Хүүхдүүдтэй хэр хоол хийж өгдөг вэ? Өдөржин хоол хийчихээр очиод бас Өдөржин хоол хийж байгаа болохоор өөрөө бол хоолноос айгүй төвөгшөөд шээ. өстэй очиход тийм. Тийм болохоор нөхөр хийчихдэг болохоор нэг яахгүй. Тэгэл өдөр тэгээ охин дүүнэртэй алс хийгээд өгч нөхөр орооныхоо хоолыг хийчихнэ. За одоо ер нь болж гинөө тий? Гурилны илтэлт ерөнхийдөө болж байна. Болж гинөө тий? Гоё илтэлт юм байна. За баярлаа. Ой шахлаасаа магтаал сонсно гэдэг чинь бас тий? Болж шүү. За ингэ болцсноо. Дахиад жоох явуулах уу? Болно. Болцсон. Одоо энэгээ хааш нь тавих. Одоо наатан дээр урамлын төс түрхээд. За.
Оо за бол. Ихч нар маань бас намайг тусч дэмжиж шүү. Болоо. Энэгээ яах вэ? Юу гараараа тараач. Тэгээ ингээд тараас гэсэн ч болно. Бид нэрээ өөрсдөө хэсэгээл тараач. Би таны ажлыг хийх биш бүр. Одоо гай үстэй те. Байггүй. Та өөрөө ер нь ямар хоолнд дуртай? Би ер нь Монгол олон л дуртай. Тийм үү? Манайх ер нь би нөгөө амарч мамархаараа манай гэртээ идэг хоол юм бол хуушуур баяжтэй цай. Аа за. Ингээд орооч. Ингээд орооч. Оо за nice. Сонгороо игээд зөөлөртөн сайхан хуураад өөрөөс нь нэг гоё өнгө үнэр ялгарсан хуураад Сонгороо зөөлөн болсон хуурах юм байна. За би хуурах. за Сонгорч шалтгаан лөө. байггүй. Айгуу те. Өөрөө бас сонгож шүүслэх ш. Зүг. Зөв. Оцсон уу те. За өнөөдөр ерөнхий офисын 2 дугаар сургуулийн нүүнер маань миний гарын хоолыг идсэн дээ. Ийм том могонд ерөөсөө хоол хийчихсэн бол. За одоо тэгээд 100 манжангаа хийгээд дуураад Момо. Яна татаач. Бид ерөөсөө галын нөгөө баг дээр нь тавьсан. за. Хоолыг үзээгүй дээрээс нөгөө юм амар уухтай те. Ингээд үлээгээр жигнээд бүр. За одоо тэгээд битүү тагилчнаа тэгээ өөрийнхөө жин дээр нөгөө уурандаа. Ингээд гал нөгөө хуунгаа ингэж хуураад нөгөө шимт ижээд энэ алдагдахгүй нөгөө досон дуусдаг амин юм ингээд досондоо уусмаар гол нь тэгжил ингэж хуурж байгаа байхгүй. Досон гэж хэлсэн шүү дээ. Nice. Гурил маань эндээс гараад ирж байгаа юм уу те? Миний сая ихсэн гурилнууд энд байгаа юу те? Мод ингээ бүгдээр тэмдэглэлээ ингээ гэсэн болохоор гурлийн мод, махны мод ингээ бүх юм тустай байдаг байхгүй. Тий. Энэ хэл ингээ гурлийн готох гэж байгаа байхгүй ингээ. Тийм байна. Гурил гэрчдэг утгаар гурилал гэрчин гурил. Махных ногоол юм байна те. Бас л нөгөө чинь хадуур хамгааллаад баримталж байгаа гэсэн үг байхгүй. Махныхаар гурил гэрчиж болохгүй л гэсэн. Гурилаа яах вэ? Одоо энэ гурилыг л нэг 7 хуваана. Өөрийнхөө баримжаагаар ингэж байгаа л яг 7 хүүхдийн хаар хуваана. Тийм үү. 7 хэмжиж нэг өгөх юм те. 1 2 3 4 5 6 хувааж хажуулах байгаа ингээд 7 гарна. 7 болчих юм те. За ингээд л явчих юм. За өнөөдөр гурилын жижиг өгсөн бол мэд өнөр уучлаарай. 3 4 5 7. Энэ хоёр жоохон томч болчлаа тийм. За яг тэгээд нөгөө яг нэг бид нар ч бас гарынхаа баримжаагаар баян ийм юм чи хэмжээд авах нөгөө нийт анх хэмжихтэй л нөгөө нэг энийгээ л 300-аар татчихдаг байхгүй юу? За. Энэ бас адилхан тийм. Ер нь нэг юм илтэлтээс 6 нэг тэгшин 7 гурил гарах хэрэгтэй юу тийм. 7 гурил гарч. За. 1 2 3 4 5 6 6 7 гарна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь 20 дугаар сургуулийн аваад үйлдвэрлэлээр галт тогооны техник тоног хөрөмж гэдэг зүйлүүд бол ямар ч асуудалгүй. Ихэр дандаа шинэ юм байна тийм. Одоо л нөгөө 22 онд 22 онд болонгод 50-ны хүүхдийн цангаас манайх 14 сая 900 мянган төгрөгийн төсөл аваад тэрэнд маань болонгод 4 тоног төхөөрөмж ирсэн байгаа. Тэгээ бас нэмэгдлэр бас 22 онд бас яаманаас бас нэг 4 тоног төхөөрөмж ирсэн байгаа. Тэрнээс хойш бол бас нөгөө нэг тоног төхөөрөмжд маань бас янз бүрийн гэмтэл бас гарна шүү дээ. Тэгээ махны машин бас 25 онд авсан байгаа. Энэ махны машин маань ингээ 2 үйлдэлтэй. Энэ махны машиныг авсан байгаа. Тэгээ сая намар олонгоос сая энэ одоо юунаас бас сургуулийн одоо төсвөр одоо энэ аюул гуйгч бас авсан байгаа. 9 сарын 1-нд. Тий. Тэгээ сая өчигдөрхөө одоо манайх нэмэлтээр бас яамнаас бас аюул гуйгч ирсэн байгаа. Одоо ингээ 2 аюул гуйгчаар ингэж. Оо за. Өдрөөс өдөр жилээс жил хөдөлмөрийг өгнө. Хөнгөлцүүлж байгаа юм байна тийм. Хөнгөлцүүлж байгаа. За гурилаа хаана тавих вэ? Нэг хүүхдэд нэг л гурилуу тий. За. Ингээд бас хүүхдийн
хоол бэлдэнэ гэдэг чинь мэдрэмж нь амар гоё байна. Миний бас гар би орж тусалсан хоолыг хүүхдүүд маань орж ирээд амтрахын идэнэ гэж бодохоор бас жаахан догтлолтой байна шүү. За хоол маань эцсийн байдлаар бэлэн болсон. Бэлэн болцоо. Өнөөдрийн хүүхдүүдийн жинсэн гурилтай шүтэн ингээ бэлэн болцоо. Одоо 6 ангид эхний 6 ангидаа хоол би аяглахад бэлэн болцоо. Одоо миний гол нэг юм бол одоо хоолноосоо дээж авна. Амтлахаа их үү? Хөө дээж аваад яагаад хадгалсан тэрийг 72 цаг хадгалсан. Одоо нанаасаа дээж авна. Хоол хийсэн таваа чинь өөрөө ингээд дээж аавна. Энэ маань болохоор бид нэрийг хамгаалж байгаа ямар нэгэн байдлаар нэг хүүхэд хорлого авлаа. Эний тэрийгээд гэх юм бэл хоолоо нөгөө шинжилгээд дээж өгөөд өөрсдөө аварнаа гэсэн өөр газраас имэжээд эний тэрийгээд тохиол. Одоо энэ дээж маань ингээд цаг минуттайгаа уусаалтайгаа хадгалсан. Би одоо өөрийнхөө гар үсгийг тавиад, дон сараа, нэр хаягийг тавиад ингээд явчихна. Одоо би энэ хоолныхаа дээжингээр за ингээд 2025 оны 10 сарын 8 ногоотой шүл 14 цаг 300 г тогооч амаа сүрэн. Манай ахлах. Дор нь энэ жижигхэн мөгийг гэдчихв. Ингээл энийгээ бас хөргөжиж байна. Халуун хийж болохгүй. Тийм байна. Халуун нөгөө горим наалгачих бах тий. Тий, халуун юм хөргөжиж хийж болохгүй. За одоо сурагч нар маань ороод ирэх юм бол хоол бэлэн тий. Тий хоол бэлээ. Одоо өгөхөд бэлээ. За. Айсны шүлэг гэх юм байна тий. За одоо энэ буцалсан усан дээрээ ансныхаа шүсэг инэ. Шууд ичүү тий. Хантиг үгүй. Тий. Даанчдыг буцаж чинь байна. Тэгээд халуун өсрөд юм тий. Хүүхэд ерөө өдөрт нөгөө гэртээ 100% хоол идэх гэхээр үдийн цайнаас 35% авах хэрэгтэй. Нэг хүүхдийн өртгөн нь болохоор 2500 төгрөг. Одоо бас юмны мөнгөний хэдийн өссөн бас учраас юмны өн дагаад харин тийм ээ тий. Энэ нөгөө хүнсний хэрэглээ бараа бүтээгдэхүүн бүх юм ингээл нэмэгдээд байгаа болохоор цалин ч гэсэн адилхан яг нөгөө нэмэгдсэн үр дүн гардггүй тий. Тий. Дагаад нөгөө дагаад юм нэмэгдээд байдаг. Тийм байна. Хүүхдүүд маань амтрахыг бас нэг юм гой нөгөө хүүхдийн хоол бэлдэх. Ер нь хүүхдтэй хамтрах хүүхдийн иргэн тойрон байх юм гоё шүү дээ тий. Тэгээ бас нөгөө юм гар бие оролцож би бүр шүлээ залгичтэй. Гар бие оролцож хийсэн хоолыг маань одоо удахгүй хүүхдүүд орж ирээд бас амтрахыг эдэндээ хийх догтлолтой хүлээж шүү бас. Тэгэхээр таны ажил бол бас үнэхээр бахархууштай үн цэнтэй гоё ажиллаа шүү. Тэгээ одоо хүүхдүүд орж ирж байгаа гарахтаа баярлаа гэд хэлээд авах нь айгүй гоё байдаг байхгүй юу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайн уу? Өнөөдөр та яа хоолыг хийсэн тогооч? Сайн байцгаана уу? За хүүхдүүдээ. Оо сайн байна. Ямар хөөрхөн хүүхдүүд вэ? Өнөөдөр та нарын идэж байгаа хоолыг ах нь энэ та нарын хоолыг хийдэг ахлах тогоочтой хамт хийсэн баггүй юу? Одоо ингээд та нарын хоолыг хийдэг тогоочд ахын туслаад тэгээд хоолыг ч хамт хийсэн байгаа шүү заа юу. Тэгээд та нар хоолоо гоё тухтай сууж байгаа тайван зоглож. Тэгээд дараа нь ахын та нараас нэг ганц хоёрхоо асуулт асууя тэхүү. За тэгээд сайхан олцоогоорой. За. Оо ямар гоё те. За сайхан олцоогоорой. За нэгийн ямар бүлэг вэ? Нэгийн бие анги. За ангийн багш нь Балчин нэмгээ. Балчин багштай нэгийн бие анги юм байна те. Хэдэн хүүхдүүд суралцж байна багшаа? Одоо манай ангид 28 хүүхэд суралцж байгаа. Би нэг юм контент хэлүүлээ явж байгаа. Тэгээд өнөөдөр би энэ галт туганд танай сургуулийн тогоочийн туслахаар ажиллаад ер нь нэг өдөр нэг хүний ажил хийж үздэг юм контент хэлүүлээ явж байгаа. Тийм. Тэгээд харин хамгийн ихний анги нь танай анги ороод ирлээ. Ер нь нөгөө багцны хүүхдүүд нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй одоо нөгөө хүүхдүүдийн багш байх. Тэгээ ямар байдаг вэ танд? Ер нь ийм жоохон хүүхдүүдийн бага ангийн багшаах чинь үнэхээр гоё штэ. Хүүхдүүдийн ийм гоё цалилсан ийм инээдэн дунд ингээд ажилладаг болохоор ингээд үнэхээр сайхан байдаг. Харин бүр ингээд багшаа энд нэг хоолцтой байна. Айгуун шуугаа ихтэй нэг талаар бас жоох ядардаг баг те. Тэгээд ядрахаар хүлэн мартаа тэгээд хүүхдүүд чигээр явна гэж байна. Nice. За баярлалаа багш амжилт хүсье. За баярлалаа. Сайн уу?
Сэ. Чамаг хин гэдэг? Гигэн хүсэл. Сургууль сурах гоё юу? Гой. Амар амттай чам. Гой. Гоё юу? Оо за баярлаа. Ямар гоё. Дуу шүлэг алин сурсан бэ? Би сурагч болдог. Шүлэг сурсан? Нэг шүлэг уншаад өгч чаддаг хөө. За. Би сурагч болсон. Сурагчийн цүнхээ өөрөөд сургуультай би явлаа. Ачаад багштайгаа уулзраад амжилттай сайн сурнаа. Үеийн найзуудтай болоод үерхэд сайхан тоглондоо эрдэм ном сураад эх орноо хөгжүүлэндээ. За баярлаа. Сайн сураарай, мундаг сураарай. За амжилт. Чам таалагдж гинөө амттай юм уу? Тогоочийнх нь хоолноос илүү нь. За баярлаа. За сайхан хооллоорой. За амжилт сайн сураарай. Таны ажил бас үнэхээр гоё юм байна. Үнэхээр давуу талтай юм байна. Хүүхдүүдийн одоо энэ нөгөө хоолндоо идэх гээд орж ирж байгаа нь шуугдж байгаа нь нүд ирч хүч орж ирж шүү дээ. Тийшгүй нэр. Тэгээд дээрээс нөгөө халдвар хамгаалал гэдэг талаас таны ажил чинь бас үнэхээр шалгуур өндөр нэг юм чамын ажил байна. Тэгээд баярлалаа оролцсон. Олон зуун хүүхдийн хоолыг эзэмшээ үнэхээр тийм нөгөө халдвар хамгааллаа баримтчилгүй үнэхээр хэцүү айлын нэх хүүхдийг одоо нөгөө хүүхдийн чинь эрүүл ахуй юу чинь нөгөө багасаа өсөж байж тийм тэтгэлээ ингэж авдаг өндөр болох одоо тэр тиймийг нөгөө чадварыг олгоцоо гэсэн үг байхгүй. Тийм байна за. Яг нөгөө юм өсвөр үеийн хүүхдүүд учраас яг л хэрэгтэй хоол хүнсийг нь цаг тухайд нь өгч байгаа. Тийм. Окей. Бас үнэхээр хамт олондоо бас баярлалаа гэж хэлээрэй. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч, надтай хамтарч ажиллаж байгаа энэ нөгөө гол сайхны брэнд бүтээгдэхүүн QN Cosmetics гэдэг. Гол сайхны бүтээгдэхүүний худалдаалдаг найз маань надтай хамтарч ажиллаж байгаа. Миний бүтээгдэхүүн. Тэгэхээр та өөрөө бас очиод дэлгүүрийг сонирхоод үзээрэй. Тэгээд танд бүтээгдэхүүнийхаа дээржээс бас явуулсан байж байгаа. За баярлалаа. Тэгээд одоо сургуулийнхаа бүх багш тэгээ өдөртлөг одоо хамт ажиллаж байгаа галт орныхаа багийнхан бүхэнд нь байлж явдаг шүү гэж. Тэгээд одоо энэ хүүхдүүдийнхаа сурлага хөдөлмөрөө ажилчдынхаа ажилт нь амьдралт нь хамгийн сайн сайхан хэрэгсээр танад багийн хамт олон ч ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Таны энэ үйл бүхэн ч гэсэн өөдөө бай гэж би өрөө. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа.